Барилга хот байгуулалтын сайд Баян Сэлэнг өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ 5% хүүтэй орон сууцны зээлийн эргэцүү орчин бүрэн нээгдсэн гэдгийг онцоллоо. Түүний хэлж байгаагаар засгийн газрын 1-р сарын 11-ний хуралдаанаар ипотекийн зээлийн журамд өөрчлөлт оруулжээ. Ингэхдээ журамд хэд хэдэн өөрчлөлт оруулсан байна. Тухайлбал өмнө нь 8% хүүтэй зээлийг 80 хүртэлх метр квадрат байранд олгодог байсан. Харин энэ удаад 5% хүүтэй зээлийг 100 хүртэлх метр квадрат хэмжээтэй орон сууцнд олгохоор өөрчлөлт оруулжээ. Өнгөрсөн 7 хоногийн засгийн газрын хурлаар 8% хувийн орон сууц барьцаасан зээл маань 5% болсон. Энэ ипотекийн зээлийн журамдаа бид нар өөрчлөлт оруулаад 100 хүртэлх метр квадрат талбайтай орон сууцыг иргэд маань худалдаа авах чадвар, иргэн төлөлт бүх эдийн засгийн тооцоо үндэслэлээ гаргаж тавиад ингээд 5%-аар авах бүрэн боломж нь нэгдсэн. Харин 100 м квадратаас дээш хэмжээтэй орон сууцыг 8% хүүтэйгээр олгох талаар хэллээ. Тэрээр энэ үеэр 8% хүү 5 болох уу, 80 м квадратыг 5% оруулах уу зэрэг асуудлыг одоо ярих хэрэггүй гэдгийг хэллээ. Энэ асуудлыг засгийн газрын хуралдаанаар оруулаад үүд хаалгыг нээсэн маргааш нэгдсэн чуулганаар оруулчихвал 5% хүүтэй зээлийн асуудал бүрэн шийдэгдэнэ гэлээ. Тэрээр 8% хүүг 5% шилжүүлэх нь эдийн засгийн тооцоо судалгаан дээр үндэслэн шийдвэр гэдгийг онцоллоо. Тодорхой тооцоо судалгаан дээр үндэслэн шийдвэр цаашид эрсдэл гаргахгүй тулд энэ асуудлаар арилжааны банкнуудтай ч санал солилцжээ. Банкнуудын зүгээс 5% хүүтэй зээлийг хэрэгжүүлэхэд гагцхүү их усүр мөн Монгол банктай хамтарч ажиллах хоёр асуудал дээр анхаарах шаардлагатай, түүнээс биш хэрэгжүүлэх боломжтой гэх хариуг өгсөн гэлээ. Арилжааны банкуд энэ асуудлыг аваад явах бүрэн боломжтой. Их усүрийн тухайн асуудал дээр нь Монгол банктай хамтарч ажиллах тухайн асуудал дээр л тэд нэр анхаарч ажилласай гэж биднээс хүссэн байна. Тэгэхээр энэ 8% асуудал 8% өмнө нь авсан иргэд 5% руу шилжих тухай ойлголт байна. Бодлогын яамны хувьд арилжааны банкнуудын тулгамцсан асуудал аж ахуйн нэгжүүдэд үүссэн өөрийн гинжин сүлжээ өндөр хүүтэй зээлийн дарамтаас гарахын тулд төрийн бодлогоор энэхүү дэмжиж байгаа гэлээ. Харин үүний хариуд аж ахуйн нэгжүүд орон сууцны үнийг хөөрөгдүүлэхгүй байх тал дээр төрөө дэмжиж ажиллах хэрэгтэй гэдгийг онцлоо. Мөн өмнө нь 8% хүүтэй орон сууцны зээл авсан иргэдийн зээлийг 5% шилжүүлнэ гэдгийг хэлсэн юм а. Ингээд маргааш нэгдсэн чуулганаар орон сууцны зээлийн хүүг 5% түрэх асуудал эцэслэн батлагдана гэдгийг тоцтголоо.